ганц зэрэг тоглоом жилтэй багийн анхны 2 оноо. Залсран шилэн жилгүүн ганц зэрэг самраас явсан Хэмонс Савгаргийн оройн тоглогчийн хөлнөөс мгарлаа. За Дөрцовд дэлгэр нэм. За дэлгэр нэмийн хувьд бол өнөөдөр ингээд 2 дахь тоглолтоо хийж байна удирдлийн. За ганц зургийн довтлогоо оновчтой Маркус Симонс гой дамжуултыг гаргаж өгсөн. За Маркус Симонс ирсэн эхний тоглолтод нь бол трипл дабл хийсэн байгаа. За тэгээд 11 ассист өгсөн. Тэр нь бол энэ үлрэл бол хамгийн олон оновчтой дамжуултыг бол нэг тоглолтод үзүүлсэн гэсэн үзүүлэлт болж бүртгэгдсэн байгаа юм байлээ. За Хэмонс 2 цал авсан. За Золсрон дундаас довтлогоо нөгчгүй ганц зөрг 2 дахь боломжийг үүсгэсэн Хэмонс шидэлт оновчгүй ганц зөрг Хэмонсын шидэлт оновчтой болсон. Оноо найрцаа 7-3 болж байна. Баянгор тоглолтод 7-0-оор тэргүүлээд ихсэн. За Инхтөр Баасан цог. За Баасан цогийг ерөөдөө 2 дугаар гарааны тавталд гаргаадсан. Ямар ч тач энэ удаа бол эхний гарааны тавталд гаргаж тоглуулж байгаа юм байна. Заган зэрэг хажуугын шугнаас бөмбөгийг тоглолтод оролцуулсан. Золсрон. За дундаас шидэлт оновчгүй Хэмонс. За Самбайр эсрэг өөрөө довтлсон. Довтлогоо оновчтой. Дөрцовд Самбайр. За Дөрцов төр гой дамжуулт ирсэн. За суулын үед иймэрхүү шидэлтийг алдахгүй шүү дээ Дөрцовт хувьд. Хэмонс. За давхар хамгаалалт ирсэн. За энэ үед алдаа гарсан байна. За Инхтөр. Заслаа авсан шавьчин дээрээс Дөрцовтын шидэлт оновчгүй. За Баянгорын довтлогоо Золсрон 3-аас шидэлт оновчгүй болсон. Инхтөр самраас бөмбөгийг авч байна. За үндэсний лигийг оноо авалтаар бол Ариун бултын Ананд тэргүүлж байгаа. За тэгээд түүний араас бол Санчир, Инкватор, Өлзий орших, Ганбаатар гэсэн тоглогчд бол бичигдэж байгаа. Маркус Симонс ганц зөргийн довтлогоо оновчгүй.
За дэлгэрнэмээ довтлогоо оновчтой. За яг ингээ гараад ирсэн багт бол зогсоох тоглогч бол бас хороо. Хэмонц ганц өрг. За буцаад Хэмонц дээр ирсэн. За шууд ураас шидэлт. Оновчгүй болсон. Сайн баяр. Доор дэлгэрний гой дамжуулт ирсэн. За амилт нэг шидэлтийг давсан бүгийн дэлгэр нэм гүйцэтгэн. За сүүл нэмэлт шидэлт нь оновчгүй болсон. Хэмонц. За золсрон степ бак хийгээд. За дамжуулт явсан юм шиг байна да. Сая. Доор нэг тоглогч гүүх ёстой байсан. Гүүгийг болохоор бөмбөг нүрийн шугамаараа алдчихлаа. Дорзовд. За тоглолтын эхний завсарлага Тэнүү үлдсийн багийн тасгалжуулагчаас ирж байна. За ингээд завсарлагын хугацаа энэ үрээд дуусч байна. Онооны харьцаа 13-15. 2 оноогоор үр хангаа Тэнүү үлдсийн тоглолтод тэргүүлж явна. За нүрийн шумаас бөмбөгийг нэгтэр тоглолтод оролцуулсан Дорзовд сайн баяр. За буцаад Дорзовд ирсэн. За дэлгэр нэм Минчес бол өөрөө довтлох боломжтой байсан. Хэмонц 3-аас шилд оновчтой энэ тоглолтын 2 дахь 3 оноо авч байна. Ихтөр за цолсрөнгөөс бөмбөг гарсан. Баасан цог. Сайн баяр. За сайн баяр ихний шидэлт оновчтой болсон. Хоёр дахь шидэлт оновчтой. Маркус Хэмонц. За Дорзовч бас ерөөдөө сайн хамгаалсан да. Хамгаалт сайн болсон. Сайн баяр. За сайн баярын довтлогоон дээр алдаа гарсан. Сайн баяр ихний шидэлт оновчтой болсон. Хоёр дахь шидэлт. За хоёр дахь шидэлтээ алдсан. Золсүрэн. За доор шалтаад өгсөн ганц зөрөөр үрсэн. Маш ухаалаг үйлдэл байлаа. Баасан цог. За доор дэлгэр нэм.
За бөмбөг ахиад алдсан. Хэмонс довтлогоо оновчгүй ганц зөргийн нэвсэн довтлогоо. За зоос сүрэн байсан юм байна. Баасан цог. Дорцовт. За анхны тоглогчийн өдөө шидсэн шидэлт оновчтой. За ямар тоглооны хөлбөрийг эхлүүлэх нь үү? Одоо харцгаая. Ганц зөрг. За Хэмонс доор ирсэн дамжуулт. Тоглооны төгсгөл оновчгүй болсон. Сайн баяр. Тоглоо оновчгүй. Их төр. За довтлогоо оновчгүй болсон. За үндэсний лигт Баянгорын хувьд бол 2 хожил 1 хожигдолтой явж байгаа. За баасан цугийн ихний шидэлт оновчтой болсон. Хэмонс. Саагуураас шидэлт оновчгүй. Их төр. Дорцовт баасан цог. За сайн баяр дээр гой дамжуулт ирсэндээ 20 дахь уламжийг Дорцовт багтаа үсгэлээ. Их төр. Ураас шидэлт оновчгүй болсон. Дэлгэр нэм 2 дахь уламж. Муу оновчгүй болсон. Зосрын. За зосргийн довтлогоо оновчгүй. Баасан цог. Сайн баяр дэлгэр нэмд гой дамжуулт ирсэн. За сайн баяр дэлгэр нэм хоёр бол ерөөхдөө хоорондоо үнэхээр гой ойлгоцож байна. Маркус Хэмонс. За яг энэ довтлооны хөлбөрл Баянгороос яваад байгаа да. Баасан цог. Дорцовтын 3 онооны шидэлт оновчгүй. 2 дахь уламж. За нэвсэн довтлогоо оновчгүй. Мөнгөн цойж самраас мөнгөийг авч байна. Ганц зөрг. За дундаас шидэлт оновчгүй. Хэмонс. За Хэмонсын довтлогоо оновчтой. Онооны харьцаа 24-24 дээр тэнцсэн. Их төр. Баасан цог. За зөрүүд орсон. Сайн баяр Дорцовт. За Дорцовтын дундаас шидсэн шидэлт оновчгүй болсон. Маркус Хэмонс. Бат 2. За бөмбөцлэгдсэн.
Хэмонц. За бөмбөцлүүлсэн 29-р гурлаа гараад ирсэн байгаа. За Баянгорын хамгаалтын нөхөлт сайн болсон. За тоглолтын эхний үед 30 секундын хугацаа үлдсэн байна. Ган зөрөг дэлгэр нэмийг харгалаа шийдсэн довтлогоо оновчтой. За Хэмонцын хамгаалт сайн болсон. Хоёр дахь уламж сайн баяр. Довтлогоо оновчтой болсон. За ингээ хоёр угийн тоглолтын эхний үе 26-26-гийн ярцаатаагаар дуусаж байна. Хоёр угийн тоглолтын 2 дугаар үе эхэлж байна. За эхний үе бол тэнцүү 26-26 ярцаатаагаар өндөрсөн. Ганбаатар самраас мөгийг авсан. За амарчуусаа багтаа бөмбөгийг үлдээж чадсан. Ойдогт орчин довтлогоо оновчтой. За Ганбаатарын хувьд бол өмнөх тоглолтод бол бага оноо авалтаар тэргүүлсэн. Харамсалтайгаар бол баг нь хожигдол хүлээсэн байгаа. За тэгээд шидсэн болгоно л бараг орсон доо. 64%-тэй довтлсон. Уганбаяр, Цэрэнбаатар Тамжидын шийдэлд оновчтой. За Ганбаатар Баяр сайхан дундаас шийдэлд оновчгүй. Тамжидын шийдэлд за энэ удаа оновчгүй болсон. За Баянгор Мазаалыгийн довтлогоо баяр сайхан эхлүүлэх юм байна. За илүү дамжуулт ирсэн Батбаяр. За Батбаярын хувьд бол үндэсний лигийн 4 дахь тоглолтоо хийх гэж байгаа. Яг одоор хийж байна. Тамжид Цэрэнбаатар дундаас шийдэлд оновчгүй. За Самбраас авах үед алдаа гаргачлаа.
Баяр сайхан. Ганбаатар. За Үүрэнга тэнүүлцгийг хамгаалт их сайн болж байна доо. Баяр сайхангийн шидэлт хариу оновчтой болсон. Дамжид. Довтлогоо оновч хүү. За илүү болоход туссан байна. За довтлогоо эхлэхээс өмнө алдаа гарсан гэж үзсэн. Баяр сайхан. Дамжид. За хөл дээр гоё яжлаа шидсэн. Ууган баярын шидэлт оновч хүү. Онгон харьцаа 32-29. Ганбаатрын довтлогоо оновчтой. Дамжид. Заван үзлэгдсэн. Баяр сайхны довтлогоо оновчтой болсон. За энэ үрээд Үүрэнга тэнүүлцгээс завсралга захиалсан. За завсралгын хугацаа дууссан. Баяр сайхан. Мөнх Эрдэнэ. Заслаа авсан. Доор Ганбаатар дамжуулт. Сэрэнбаатрын хаалт. Оновчтой. За зөрөө Дууган баяр довтлогоо оновчтой болгож байна. За Ганбаатрын довтлогоо. Хурдан довтлогоо Дамжид. За намгад тоглогчийн эсрэг гараад ирсэн. Бөмбөг Дамжидаас гарсан байна. Батбаяр.
За баяр сайхан Батбаяр. За довтлооны 24 секундын хугацаа дуусчээ. Минутын амралтыг Баянгор Мазалагаас ундрах засгажуулагч захиаллаа. За завсралын хугацаа дууссан. Тамжид. За Авган баяр суларсан алсын цан шидэлт оновчтой болж байна. За нэг оноогоор өвөрнга тэнүү үлдсэн. Тэргүүлээд ихсэн. Батбаяр 3-аас шидэлт оновч хүү 2 дахь боломжийг мөн хэрдэнэ. За баяр сайхан Дор Ганбаатар руу чиглэсэн дамжуулалт. За өвөрнга тэнүү үлдсийн төвийн хамгаалт бол үнэхээр сайн болж байна уу? Ганбаатарыг бол тимч амархан довтлуулахгүй байна. За дундаас шидэлт хамгаалцаа болсон. Ойдвд өрж. Ганбаатар довтлоо оновчтой. Авган баяр. За гоё довтлоо хийсэн. За энэ тоглолтын дараа бол аварга хамгаалагчд буюу Алтан дорнодын дайчд баг. За залуу хүн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар гэсэн хоёр багийн тоглолт бол хоорондоо тоглоно. За Өвөрнга тэнүү үлдсийн хувьд 2-1 гэсэн амжилттай явж байгаа. За Сүхбаатарыг эхний тоглолтод бол Өвөрнга хожоод дараагийнхаа тоглолтыг Улаанбаатартай хийгээд мөн хожсон. За тэгээд Аранга Алтан дорнодын дайч тогтойсон тоглолтод бол хожигдлүүлсэн явж байгаа. За нэмэлт нэг шидэлтийг ойдвд өрж гүйцэтгэн.
Шидэлт оновчгүй Цэрэнбаатар самраас Тамжид Уганбаяр за жавшин дээрээс шидэлт оновчгүй хурдан товтлоонд Баянгор мазаалаа. За бөмбөг алчлаа. Уганбаярын товтлогоо оновчтой. За өнгөрсөн жил бол амжилтан гэсэн тоглогч болсон байгаа Уганбаярын хувьд. Цэрэнбаатар Тамжид Уганбаяр Цэрэнбаатар. За дүүрэн жаргалын товтлогоо оновчтой болсон. Баяр сайхан. Заалслаа авсан Өдөвдөрж Батбаяр. За Өдөвдөрж дундаас шидэлт оновчтой болсон. За сая бас арай их цайгүй хамгаалчлаа л да. Шидэх цаг нь бол үүсгэжлээ. Жавчин дээрээс шидэлт оновчтой. За энэ өдрөл бас их сайн тоглож байгаа тоглогчдын хувьд бол Натиас Сурбага үүрэнгээ тэнүүлцэг багаас тоглож байгаа. Бүгдслэгдсэн Тамжид дооргой дамжуулалт. За дүүрэн жаргалын төгсгөл оновчтой болсон. За аль хэдийн 7 онооны зүр үүсэт эхэлсэн байна. За дундаас шидэлт оновчгүй 2 дахь уламжийг Ганбаатар үсс 2 ч тоглогчийн голоос бөмбөг авсан. Дид хэсгийн MVP тоглогч. За алдаа гарчээ. Уганбаяр Тамжид за Уганбаяр товтлоонд 3 секунд. За дүүрэн жаргалын шидэлт оновчгүй болсон. Тамжид Уганбаяр Цэрэнбаатар. За Атиас сүрэн алсын цай шидэлт оновчгүй. Бөмбөг цэцлэгдсэн. Саганбаатар урдан товтлогоо оновчтой. За 21 онооны зүр үүсч эхэллээ. Дараас нь 7 оноог Баянгор Мазаалааг авсан. Цэрэнбаатар савар шидэлтийг гүйцэтгэн. Эхний шидэлт оновчтой болсон. 20 дахь шидэлт. Оновчгүй Тамжид 2 дахь уламжийг үүсгээд товтлогоо оновчтой болгож байна. За нэг товтлооны цаг үлдсэн байгаа да. Товтлооны цагаа харж байгаа нэг товтлогоо их бол Баянгор. За илүү боломжтой бөмбөг урагчлаа. 1.6 секунд үлдсэн байгаа. Минутын амралт захиалгдсан.
шийдэгдэх боломжтой харагдаж байна. Цэрэнбаатар за Маркус Эмонц. За Маркус Эмонцийн хувьд тэгээд бас Монголд бол хамгийн олон ирж тоглож байсан легионер байгаа. Онооны харьцаа 53 дээр тэнцэж байна. Уганбаяр. Тамжтын дундаас шидсэн шидэлт. Оновчтой. Ганц зөргийн довтлохоо оновчтой болсон. За ээлжлэл 2 баг оног аваа яваад байна да. Уганбаяр. Цэрэнбаатар. За дундаас шидэлт оновчтой болсон. Золсүрэн. Ганц зөрг. Эмонц. За золсүрэн. За ганц зөргийн довтлохоо оновчгүй болж байна. Хурдан довтлоход инх төр гарсан. Борисаахан бөмбөгийн тасалж байна. За шидэлт оновчгүй болсон. Баг зэрэг өөртөө эргэлзэж шиг боллоо. За алдаа гарсан. Их төр. Заслаа жавжин дээр дамжуулт. Сайн мөрийн шидэлт оновчтой. За энэ үеийн нэг 6 минут орчимд бол дэлгэр нэм талбайд орж ирэх байх. Өмнөх тоглолтуудад ерөөдөө 6 минутаас дэлгэр нэм талбайд гарч ирээдсэн. Эмонц. За бөмбөгцлэгдсэн. Уганбаярын шидэлт оновчтой. За онооны харьцаа 55-64 болсон. Шидэлт оновчтой. Тамжид. Цэрэнбаатар. Сайн баярын довтлохоо оновчтой болсон. Сайн баярын хувьд бөмбөггүй гүлтийг сайн лээ сая. Эмонц. Доор шалтаад өгсөн ганц зөргийн довтлохоо оновчтой. За тамжид самраас мөгийг авсан. Сайн баярын довтлохоо оновчгүй. За нүрийн шугам бас бөмбөгийн тоглолтод оролцуулна. За Баян онгор мазалагаас минутын амралт захиалсан. За ингээд завсралын хугацаа дууссан. Тамжидын шидэлт оновчгүй. Уганбаяр. Сайн баяр. Тамжидын довтлохоо оновчгүй. Эмонц.
Эмонцын товтлогоо оновчтой болсон. За бүтэн талбайг туулаад товтлогоо оновчтой болгосон их дүр. Цэрэнбаатар. За алдаад товтлогоо оновчтой болсон. За анамлчилд алдсан Ганбаатар Самбраас. За Ганбаатарын хувьд бол өмнөх тоглолтод тоглосон шигээ тийм сайн тоглолтыг бол яг одоогийн байдлаар бол үзүүлж чадахгүй л байгаа харагдж байна да. Товтлогоо оновчтой болсон. Онооны харьцаа 64-68. Их дүр. За үзлэгдсэн савсан дамжуулалт баяр сайхан. Товтлогоо оновчтой 2 онооны зөрүү. Ууганбаяр. За тэгээд түрүүн хэлж байсанчлан дэлгэр нэм талбайд гарч ирэхэд бэлэн болсон байна. Баяр сайхан. Дэлгэр нэм Дорцовт 2 талбайд орж ирж байгаа юм байна. За Тамжид Цэрэнбаатар 2-ыг сэлгэрөө авлаа. Маркус Эмонс. За алт авсан 2 шидэн. За шүүгчид хоорондоо ярилцаад товтлогооноос өмнө алдаа гарсан гэж үзээд хажуун шугамаас бөмбөгийн тоглолтод оролцуулахар болж байна. Ганбаатар. Маркус Эмонс. За товтлогоон дээр алдаа гарсан. За энэ өөр шидэлтэй их юм бол онооны харьцаа тэнцэнэ. Эхний шидэлт оновчтой. Хоёр дахь шидэлт оновчгүй болсон дэлгэр нэм Самбраас мөгийг авч байна. Дэлгэр нэм их дүр. Дэлгэр нэм. За доор ирсэн дамжуулалт сайн баяр дээр алдаа гарсан. За эхний шидэлт оновчгүй. Хоёр дахь шидэлт оновчтой болсон. Маркус Эмонс. Дорцовдын эсрэг, Дорцовдын хамгаалт сайн болж байгаа. Зосрон. За доор ирсэн дамжуулалт. Ууганбаяр. Дорцовд 3-аас шидэлтэй алдсан. 2 дахь боломжийг за хараахан үсгэж чадсангүй. За Дорцовд бөмбөг тассан
Довтлогоо оновчтой. Маркус Эмонс. Довтлогоо оновчтой. Онооны ирцсэн 69-71. Буганбаяр. Дэлгэр нэмийн довтлогоон дээр алдаа гарсан. За багийн алдаа 4-өөс дэш болцсон юм байна. За золс сүрэнгийн алдаа 4 болж байгаа юм шүү. Дэлгэр нэмийн ихний шидэлт оновчгүй. Сүүлийн шидэлт мөн оновчгүй болсон. Баяр сайхан. Золсүрэн Хэмонс буцаад өгсөн 3-аас шидэлт оновчтой болж байна. Сага Баянгор мазаалаа 1 оноогоор илүү болоод эхэлсэн. Их төр. Дэлгэр нэм. Довтлогоо оновчтой болсон. Золсүрэн. За алдаа гарчээ. За Маркус Эмонс. Дэлгэр нэмийн өөдөөс шидэлтэй оновчтой болгосон. Дэлгэр нэм. За дэлгэр нэм дээр яг бөмбөг доор ирсэн үед бол давхар хамгаалт бол ирэхээс өөр сонголт бол байхгүй. Их төр шидэлт оновчтой. Оноо нарцаа 75 дээр тэнцсэж байна. Золсүрэн. За хамгаалсан их төр довтлогоо төгсгсөн. Хэмонс. За ямар довтлооны хөлбөр явах юм бол доо. Одоо хамтаарч сая. Айсо явах ч юм болов уу? За золсүрэн. Төрцовт. Сайн баяр. Завун баярын тоглоом дээр алдаа гарсан. За золс сүрэн гэсэлгээрээ авч байгаа юм. Золс сүрэнгийн алдаа 4 болцсон байгаа. Торгуул ихний шидэлт оновчгүй.
Сүүлийн шидэлт оновчтой болсон. Хэмонс. Хамгаалт сайн болсон. Баяр сайхан шалдаад өгсөн. Хэмонс дээр давхар хамгаалт ирсэн. За энэ үед нь Ганбаатар суларчсан байжээ. Дэлгэрнэм 403-аас шидэлт оновчтой. Баяр сайхан Ганбаатарын слаг аваад за ардаа үлдээсэн. Дооргой дамжуулт ирсэн довтлогоо оновчгүй. Ганбаатарын нэмсэн довтлогоо оновчтой болж байна. Ганбаатарын хувьд бол өмнөх тоглолтчгээ сайн тоглолтыг үзүүлэхгүй байгаа ч гэсэн тийм муу тоглохгүй наа өнөөдрийн тоглолтод бол. Ямар ч гэсэн өөртөө олцсон боломжуудаа бол бүрэн дүүрэн ашиглаж байна. Хэмонс. За илүү болох юм тулаа бөмбөг оруулсан. Тамжид. Дэлгэрнэмийн довтлогоо оновчгүй болсноор 2-ын тоглолтын 3 дахь өндөрлөө. Дөрөвдүгээр үе ингээд эхэлж байна. За 3 дахь үе бол 79-81 гэсэн харьцаатаар өндөрсөн. Тамжид. За шидэлт оновчтой болсон. Баяр сайхан. Золоорын шидэлт оновчгүй болсон. Дэлгэрнэм. Довтлогоо оновчгүй. Хэмонс. Ганбаатар ардаа үлдээсэн. За нэг тоглогч илүү байгаа да. За Хэмонс жавчнаас шидэлт оновчгүй. Ганбаатар. За Маркус Хэмонс. Баяр сайхны довтлогоо оновчтой. Ихтүр. За Дөрцовд. Дэлгэрнэм. За Тамжидын довтлогоон дээр алдаа гарсан. Ихтүр. За Слава 3-аас шидэлт оновчгүй. Маркус Хэмонсын гоё дамжуулалт. Баяр сайхны төгсгөлч гэсэн оновчтой болсон. Дэлгэрнэм. За Тамжид алсын цаа шидэлт оновчтой. Ганбаатар. За баяр сайхан шидэлт оновчгүй болсон Тамжид.
Дэлгэрнэм довтлогоо навчтай. Хэмонцын довтлогоо навч хүм. Дэлгэрнэм савраас буйг авсан. За их төр давхар хамгаалт ирсэн. Алдаатай довтлогоо навчтай болжээ. За нэмэлт шидэлтэнд оновчтой болсон. Баяр сайхан. Зол 2. Хэмонц. За довтлогоо 5 секунд. За шидэлт оновч хүм. Дөрцовд. Сэрэнбаатар. Заалт авсан. Сэрэнбаатар. За ардаа үлдээсэн дэлгэрнэм. Савн бүцлэгдэж байна. Хэмонц ганц зөрөг. Алдаа гарсан. За сүүлийн шидэлт оновчтой. Дөрцовд дэлгэрнэм. Савн баярын шидэлт оновчтой. За 9 онооны зүрх үүсэж эхэллээ. Маркус Хэмонц. Ганц зөрөг. Шидэлт оновчтой. Тамжид. Задор дэлгэрнэм дамжуулт ирсэн. Ганц зөрөг бөмбөцсөж байна. Хэмонц алдавсан. Баяр сайхан. За Сэрэнбаатрын хаалт.
Баяр сайхан. За Маркус Эмонс тоглоомчгүй савсан дамжуулалт ууган баяр Тамжид ууган баяр Сэрэнбаатар алдаарсан. Сэрэнбаатар гоё шалдаа төгссөн алдаа авсан. Завагийн алдаа дөрөст биш. За сүүлийн шидэлт доновчгүй. Хэмонс. За нэг тоглогч илүү байгаа. Хэмонсын тоглолт доновчгүй. Сэрэнбаатар. Тоглоом оновчтой. Маркус Эмонс. Багийн 90 дахь оноог авсан. Сэрэнбаатар шидэлт оновчтой. 11 оноогоор Уранга тэнүү үлдсэн. Баг тэргүүлээд эхэллээ. Баяр сайхан. Ганц зөрөг алдаа авсан. За сайн баяр хөлөндөө бэртэл авчих шиг боллоо доо. Заахан зургийн ихний шидэлт оновчгүй. Сүүлийн шидэлт муу оновчгүй болсон. Сэрэнбаатар самраас дөрж зовт. Тамжид. За Сэрэнбаатарын шидэлт оновчгүй. Тамжид. Сэрэнбаатарын даалсан товтлогоо оновчтой. Хэмонс хурваас Сэрэнбаатарын товтлогоо оновчтой. Маркус Эмонс. Товтлогоо оновчтой. Тамжид. Сэрэнбаатар.
За тургуулын шидэлтийг Цэрэнбаатар гүйцэтгэн. За эхний шидэлтээ алдсан. Сүүлийн шидэлт оновчтой. За эхний шидэлтээ Маркус Эмонс алдсан. За тургуулын сүүлийн шидэлт оновчтой. Уганбаяр. За Цэрэнбаатар дээр алдаа гарч байна. За ингээд айл багийн алдаа 4-өөс дэш болцсон байгаа. Эхний шидэлт оновч хүү. За хоёр шидэлтээ хоёулангийн алдаж байна. Хэмонс 3-аас шидэлт оновч хүү. Хоёр тууламж ойдод орж нэмсэн тоглохоо оновчтой. Тамжид Цэрэнбаатар. За Маркус Эмонсын хаалт. За Цэрэнбаатар жижиг тоглогч эсрэг. Игтүр Уганбаяр. Игтүрийн шидэлт оновчгүй Уганбаяр хоёр дахь боломж. За дундаас тоглохоо оновчгүй болсон. За Хэмонс дээр алдаа гарсан. За эхний шидэлт оновчгүй. За сүүлийн шидэлтэн болцсон. Хэмонс довтлохоо оновчтой. За минутын амралт захиалагдсан. Завсралгын хугацаа дууссан. Анууны харьцаа 100-106. Тэний үлдсий 6 оноогоор тоглолтод тэргүүлж явна. Уганбаяр. За илүү болоход туссан.
За энэ увлахын үе чи юм бол бас онооны ярьцсан өөртөх боломжтой. За хамгаалтан дээр алдаа гарсан. Эхний шидэлт амжилттай болсон. Хоёр дахь шидэлт Төмөө оновчтой. Тамжид. За Ихтүрийн хувьд өнөөдрийн тоглолт нь бол тийм ч харагдаж өгсөнгүү дээ. За 102-108 Хэмонц. За илүү дамжуулалт баяр сайхан дээр ирсэн. Хэмонц. Довтлогоо оновчтой. За онооны зөрүү ойрхон богийн нэг шалтгаан бол Хэмонцын сайн тоглолт байна. За азлаа аваад Ихтүрийн шидэлт оновчтой болсон. За энэ тоглолтод 3 дахь алсын цай шидэлтэй амжилттай болгож байна. Хэмонц. За тэр дроп нь оновчулсан баяр сайхан Хэмонц. За онооны зүрүү нэг ойртуулж ирэл аллаа да Баянгар. Баяр сайхан дундаас Сэрбатрын савсан дамжуулалт. Ихтүр. За мөнгөө өрж тоолохыг бол Ихтүр уусаа мэднэ. Сэрбатр шидэлт оновчгүй. Золсүрэн. За мөнгөө алдсан. Дөрцовт. За ингээд хоёр угийн тоглолт бол ойлгомжтой болоод ирсэн. За Өрөнгай тэнүүлцгийн хувьд бол удирдлагын 3 дахь хожлоо ингээд авч байна. Баянгар Мацалын хувьд бол нэг хожил 3 хожигдл гэсэн үзүүлэлттэйгээр бол цааш тоглолтыг үргэлжлүүлэх нь. За тэгээд энэ хоёр багийн араас бол Аранга Алтан дорн дэдачд болон Улаанбаатар гэсэн тоглолт явагдана. Тэр тоглолтоор скормын дараа уулзъя.